Шинжлэх ухаан таны мэдхүйн од мөндөр суваг үзэг сонсогчдод сайн сайхны хүсэн мэдчилж байна. Технологийн гайхамшиг нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. За та бүхэн маань нэвтрүүлгийн NTV телевиз болон од мөндөр радио 83.3 107 гэсэн хас телевизээр хүлээх сонсож байна. За энэ удаагийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар ногоон ирээдүйн төлөө зохистой хэрэглээ хариуцлагатай аялын хэв маягийг дэмжигч Avandra компани, за мөн Jack Jones болон Veromoda бэлэн усны брэндүүдийг танилцуулж байгаа Infinity United компани ивентэд оролцож байна. За студид хас чолоо Цэнгэл хоёр нар ажиллаж байна. Өнөөдрийн сэдэв бол мэдлэгийг үрд хадгалах нь. Яг үнэ. За арай минь. Арай минь дээ. За яаж хадгалах вэ? Би бас мэдэж байна. Энэ яг сүүлийн үед энэ химэл оюунтай холбоотой, дээрэс нь өгдөлтэй холбоотой их өгдөл инээдрэгээд тиймэрхүү сэдвүүд их явж байгаа. Тэрнтэй холбоотойгоор энэ өгдөлт бас хамгийн тийм чухал нэг юм нь болохоор энэ боловсруулах интерес гадна, үүсгэх интерес гадна хадгалах байгаад идэг. Хэрвээ бид нар өгдлөө хадгалж чадах юм бол тэр өгдлийн үнцнийг гаргаж чадахгүй. Гэхдээ тэр өгдлийг одоо хадгална гэдэг бол өөрөө маш том асуудал болсоор одоо анхнаасаа л тийм том асуудал байсан. Одоо хүртэл том асуудал байсаар байгаа. Гэхдээ бидэрт нэг тийм сонирхолтой шийдэл бас гарч ирсэн байдаг. Энэ өгдлийг юу яаж бид нар ингэ найдвартай хадгалах юм бэ гэдэг тал дээр блокчейн гэдэг нэг технологи гарч ирсэн байна. Тэр талаар өнөөдөр голчлоо ярина. Гэхдээ эхлээд бол хэдүүлээ бас өгдөл хадгалах гэдэг нь юу юм бэ? Яагаад тийм том асуудал байсан бэ гэдэг талаар нэг цогцхон яриа. За анх бол хүн төрөлхтөн дэрэн цаас маасан дээр л ингээд бичиж явж байгаа шүү дээ тий. Тэгээд цаасан дээр бүр ингээд чулуун молон дээр бичиж явж исэн юмнууд нь бол өдийг хүртэл бид нар бол ингээд хадгалагдаа үлдсэн байж байгаа. Энэ эсвэл навчин дээр бичсэн байдаг, папирусын дээр бичсэн байдаг, шавран дээр бичсэн байдаг. Тэд нар бол одоо ингээд хэдэн мянган жилийн турш ингээд хадгалагдаад ирсэн байж хаад цаасан дээр хадгалсан юмнууд нь бол ихэнх нэг өргөдөж алга болоод ингээд дууссан байж байгаа. Тэгээд дээрэс нь авар хэмжээ ихтэй одоо ингээл байгууллага болгон өөр өөрсдийн гэсэн нэг юм цаас гаргаж ирэл те нөгөөт ингээл хадгална гэл ингээд хичнээн удаан ажиллагдсан нөгөөт нэг архив ингээл тамраал тэрийг арчлан гэдэг нь бүр ингээд том асуудал болоод тиймэрхүү асуудал. Энд гэтэл тэрийг устгаад хайчи гэхээр одоо шатаачи ч юм уу ингээд тэгэхээр болдгоо одоо тэр чинь бас ингээд байж явах хэрэгтэй гэдэг ч юм уу те. Тэгээ орчин үед бол ингээ гой цахимаар хадгалын гэдэг болцсон байж байгаа. Гэхдээ тэр цахимаар хадгалах гэсэн бас айгүй эрсдэлтэй. Дээрээс нь одоо орчин үеийн хүмүүс бол дээр үеийн хүмүүс бол те цаасаараа үйжсэн илүү найдвартай юм шиг санагдаад байгаа шүү дээ. Цахим байхаараа эн чинь яачих чинь бэлээ, олтгой байчих чинь бэлээ. Эсвэл өөр нэг хакер макрууд нь орж ирээд алах гэж чинь бэлээ өнтер гэдэг. Гэтэл энэ өгдлийг одоо зүгээр хатуу дискэн дээр ч юм уу эсвэл ингээ компьютер дотор хадгалах гэхээр зүгээр наад зах нь ингээд нэг юм сансрын туяанууд орж ирээд тэр мэдээллүүдийг байхгүй болгоод идэв гэсэн. Одоо ингээд нөө анхны юм цахим тоолго молгон тэр хийжсэн юм л да хүн амын тоолго энэ тэр. Тэгээ ингээд хийгээ үжсэн чинь нэг тон одоо тэр чинь битүүд гэдэг байгаа нэг тэг гэл ингээл бага тоонуудыг дандаа юм 200 доллар илтгэцэн. Тэгэл нэг сансрын туяа хурж ирэл нэг битийн өөрчлөнгүүд л тэр шал өөр тоо олчихж байгаа байхгүй. Нөгөө нэг 4,000 хүнтэй газар гэл ингээл 4,000 хүний тоо авсан гэл гэж тэр нь 4 сая болчдөг ч юм уу те. Альсгүй 4 ширхэг болчдөг ч юм уу те. Ингээд тэр өгдлүүд алга болоод ингээд одоо өөрчлөгдөдсөн гэсэн. Нэг бүрэн бүтэн байдал нь хангахдаггүй байгаа даа шүү дээ те. Тэгэхээр бол өгдөлт бол зүгээр юм байгалийн одоо энэ давгдшгүй хүчин зүйлүүдээс гадна одоо энэ бас одоо янз бүрийн тийм эрсдлүүд, төрөл бүрийн эрсдлүүд, санаатай болон санаандгүй тийм эрсдлүүд нь байнга тулгарч идэг. Тэр сансрын туяанаас хэсүүлэл одоо тэр нэг өгдөл хадгалагдажсэн дата төвийг нь аваачаад үер ус авдаг ч юм уу, гал төмөр гардаг ч юм уу тий. Тэгэхээр энийг одоо яаж бүгдээрээ хадгалах вэ гэдэг найдвартай хадгалах, бүрэн бүтэн байдлыг яаж хангах вэ? Яаж одоо энэ санаатай болон санаандгүй халдлагуудаас сэргийлэх үү гэдэг чинь амар том асуудал байна. Тийм байна. Тийм. Тэгээ дээрэс нь тэр өгдлийн бүрэн бүтэн байдал гэдэг бол ерөөс тэр анх байсан одоо тэр төрхөө хадгалах гэдэг л хамгийн чухал юм болчиход байна л да. Тэгвэл дундаас нь ингээ өөрчлөгдөж байгаа юм бол тэр чинь ямар юмных нь өгдөл авах вэ тий. Хин чирэггүй болоод дуусч байгаа байхгүй. За тэгээд энэ мэтлэн ингээ цааш явж байгаа бүх асуудлуудыг бол бид нэг шийдээ явсан. Янз бүрийн юм код мод гэдэг асуудал одоо арга код гэдэг нь болохоор одоо мэдээллүүдийг бид тэр заавал ингээд юу бишээр одоо ингээд нэг бишээр ингээ 3 хувлаад ингээд хадгалаа авч явж идэг. Тэгэл нэг нь өөрчлөгдсөн, нэг нь одоо устсан ч юм уу өөрчлөгдсөн байх юм бол нөгөө хоёртын тулгаж байгаа тэрийг шинжилээд ингээ байнга одоо сэргээж явж идэг гэсэн. Иймэрхүү энгийн аргаас ихсүүлээд одоо бүр сүлдө хамын код мод гэд бүр илүү
чи 3 хуульчаар чинь 3-3 одоо баг агуулх нь 3 дахин даврах гад бүр л авах гэдэг шүү дээ. Тэгэхээр хамын код нь арай нэг жоохон бага зай дотор илүү сайн тэгж хяндаг тиймэрхүү аргуудтай болсон байдаг. Энэний одоо орчин үед бол хамгийн төгс болцсон байгаа арга нь бол блокчейн гэдэг энэ арга байгаа. Блокчейн гэдэг зүйл бол одоо энгийнээр хэлэхэд бол бичиж болдог тийм тэмдэглэлийн төвтөр. Гэхдээ нэг л бичсэн бол хизээч устгаж өөрчилж болохгүй тийм тэмдэглэлийн төвтөр гэсэн үг. Тийм. Тэгэхээр ийм тэмдэглэлийн төвтөр ахын бол бас сонирм байгаа шүү дээ. Бас юу ч хамаагүй яг найдвартай бичиж авъя гэсэн юм надад бичиж болох л та. Хамаагүй буруу юм бичиж бол бас хэцүү байгаа шүү дээ. Тийм. Иймэрхүү орчин үеийн ийм арга гарч ирсэн. Тэгэхээр бол хэрвээ одоо хэвлэл нийтлэлийн байгууллагууд одоо ийм төвтөр дээр бичдэг байсан бол одоо сонин сэтгүүлүүд ийм байсан бол одоо ийм хэлтэй байгаа нь бол одоо бид нар бол одоо энэ юуны номын сангууд гэдэг байгаа тий айсвал нь тэгээ ер нь номын сангууд юм да хичээл сургуулиудын номын сангууд айсвал одоо хот дүүргүүдийн номын сангууд гэдэг чинь болохоор бас яг адилхан байхгүй энэ мэдээллүүдийг цаасан дээр хөвлөж хагаад ингээд тарааж тавьдаг ингэж байршуулсанаар болохоор тэр мэдээлэл алга болохоос одоо урьдчилан сэргийлж гин гэсэн үг ийм мундаг арга ашиглаж байгаа байхгүй тий. Тэгэхээр энэ бол сонин сэтгүүл өдөр тутмын сонин сэтгүүл тэр тусмаа одоо өдөр тутмын 7 хоног тутмын сонин сэтгүүл яг ижилхэн байхгүй. Тэр нэг л ицсэн бол устгаж өөрчлөх боломжгүй зүйл гэсэн үг шүү дээ тий. Нэг сургууль дээр нь очиж солилоо гэхэд өөр нэг намын сан дээр нь тэр чинь хуулбар нь байж лээ. Тэр үе гарсан сонин бүх одоо улс даяар би одоо тарааж байршуулахгүй бол бүр худалчинд бол бүх айлуудад ингээд аваач тэр сонингийнх нь нүрийг сольж тавихгүй бол тэр худлаа мэдээлэл авах юм бол сольж чадахгүй шүү дээ тий. Яг энтэй адилхан гэсэн үг. Блокчейн гэдэг бол ерөөсөө мэдээллийг ингээд хувлаад дэлхийд даяар таргаа ичиж чинь гэсэн үг. Тэгээд тэр мэдээллийн бүрэн бүтэн байдал бол ингэж хадгалагдана гэдэг. Гэхдээ эний чинь хэн тэгээд зардал гарна юм чинь энэ зүйлийг одоо хэн яаж ингэж арчлаад хордоод ингээ аваа явж байгаа юм гэдэг зүйлийг блокчейн өөр бол ингээ шийдсэн байдаг. Бүр криптографаар шийдсэн. Криптограф гэдэг нь болохоор бүр ингээд одоо орчин үеийн бидний банкн дээрээ, фейсбુક дээрээ бүхэл нууц юм дээр ашиглаж байгаа энэ шифрлэлтийн арга байхгүй юу? Одоо математикийн арга гэсэн. Энэ математикийн аргаар ингээд нууцлал аюулгүй байдал болон бүрэн бүтэн байдлыг нэмж яадаг. Нэг ширхэг өөрчлөгдөхэд л шууд тэр систем одоо ингээд мэдэрдэг ч юм уу те. Одоо бүхэл бүтэн юм том нууц тавч айлгүй бий билүүлээ гэхэд дундаас нь нэг цэг өөрчлөгдөд л мэддэг те. За энэ бол ингээд өөрчлөгдсөн байна. Энийг өөрчлөгдөөгөө хөлбөрийг хайж олоод тэгээд энийг одоо юу вэ? Засъя гэдэг ч юм уу те. Ингээ өөрөөрөө засаад шинжилээд явж идэг. Дээрэс нь хин нэгэн одоо дуртай хүн бичиж болдгоо. Одоо криптографийн нөгөө юу гэдэг тоон гарын үсэг энэ төр гэдэг шүү дээ. Тоон гарын үсэг энэ төр ашиглангуудаа дуртай хүн бичиж болдгоо. За дээрэс нь тэрийг нэг л бичсэн бол устгаад өөрчилж болдгоо. Ийм нэг аюу мундаг систем хийсэн. За ерөөсөө энийг бол ямар ч засгийн газар ямар ч одоо энэ төвлөрсөн эрх мэдэлтэй ямар ч том босс байсан, ямар ч цөмийн өмгтэй хүн байсан гэсэн энийг устгах өөрчлөх ямар ч боломжгүй. Ийм зүйл байдаг. За энэ зүйлийн талаар өнөөдөр ярина. За энэ түүхээс нь эхлэе явъя. Тархмал бүртгэл гэдэг байгаа. Ер нь бол бид нар нэг тиймэрхүү зүйлийн араас их явдаг байсан. Тархмал бүртгэл гэдэг. Яг л санийх шиг зүйл байхгүй. Яг л энэ дэвтэр, энэ системийг яаж бид нар хийх вэ? Одоо энэ цаасаар хийгээд байгаа зүйлийг чинь цахимаар бид нар хиймээр шүү дээ. Гэхдээ одоо ингээд за компьютерийн сүлжээгээр хийж болно. Гэтэл тэр чинь нэг хакер нэг юм юу орж ирэл одоо нэг юм юу гэдэг сүлжээний тийм нэг вирус орж ирэл бүгдийг устгах гэдэг байгаа байхгүй тий. Тэгэхээр энийг устгахгүй байх тэр дээрээс нь өөрчлөгдсөн устгах одоо халдлаганд орсон санаандгүй юмд орсон тохиолдолд одоо тий эрсдэлд орсон тохиолдолд энийг нөхөн сэргээж яадаг тийм эко ийм системийг яаж хийх вэ гэдэг анханасаа бид нэр ингээд явж ирсэн. Тэр бол тархмал бүртгэл гэж нэрлэдэг. Distributed ledger гэж нэрлэдэг. За энэ distributed ledger-ыг бол хүн төрөлт айгүй хаагаа явж ирсэн. Тэгээ ерөөсөө олдохгүй болохоор бид нар аргагүй эрхэнтлийн төлөвлөсөн системүүдийг ашиглаж байгаа. Одоо жишээл банк гэдэг систем байна тий. Эсвэл одоо бидний Facebook, Twitter, Google гэдэг юм чинь дандаа юм төлөвлөсөн систем байхгүй. Бидний одоо чатууд, бидний постууд бүгдийг нь төлөвлөсөн серверүүд дээр явж байна. За тэд нар бол ингээд олон газар ингээд энэ дэрээ хуугаад холборлоо тавьж байгаа. Дэлхийд даяар ингээд серверүүд дээр хуулаад тавьж байгаа. Уг нь бол одоо тий устгахгүй гээд тий эсвэл одоо эдрийг бас ингээд нөхөн сэргээгээд яг л адилхан юм хийж байгаа байхгүй. Гэхдээ нэг талаас одоо физикал талаас нь гэж хангаж байгаадсан нөгөө талаас нь юм физикал биш тийм хүчин зүйлүүд байна. Жишээлбэл санхүү эдийн засгийн хүчин зүйл байна. За Facebook дампуур бол яг уу миний чат хайчих уу, миний пост хайчих уу тэр чинь ингээд тэр бүх дэлхийд даяар байгаа одоо тэр серверүүдийг бол бид нар юу яаж чадхаа болчих штеп. Одоо ингээд зардлын дийлхэ болчихоор бүгдээрээ тэгэл нэг дор нороод байна шүү дээ. Нөгөө нэг өдийг хүртэл авч ирсэн нэг өгдөл чинь бүгд байхгүй болох байхгүй. Хүн төрөлхтөөр одоо бүтээсэн чинь маш том өв бохгүй юм чинь тий өгдөл гэдэг бол. Тэгэхээр энэ зүйлийг хамгаалах шаардлагатай болж байгаа.
За тэгээд хүн төрөлхтөн тархмал бүртгэлийг хайгаа явьжсэн. За тэгээд ерөөсөө олоогүй. Тэгэл одоо хүртэл бид тэр Facebook ингээ хэрэглээ явьжсэн чи 2008 онд бол тэр юм нэр нүрээ нуусан Сатоши Накамото гэдэг одоо өөрийгөө нэрлэлсэн тийм нууц ноёнтон. Биткойн хэрэглэгчээс шууд хэрэглэгч хооронд цахим бэлэн мөнгөний систем гэдэг нэртэй юм гарчигтай ийм эрдмийн ажил гаргаж ирсэн. White paper гэж нэрлэдэг одоо юу гэх эрдмийн ажил гэх юм уу нэг юм одоо бичиг баримт гаргаж ирсэн гэсэн. Ийм нэг гой санаа, ийм мундаг гой санаа гэл. Тэрэн дээр болохоор ийм криптографикаар ингэн тэгнэ одоо ингээд санхүүгийн асуудлыг ингэж шийдэн. Саний нөө Facebook дампуурчих юм бол яах юм бэ гэдсэн шүү дээ. Тэгвэл энэ санхүү эдийн засгийн талаас нь хүртэл хамгаалсан, физик талаас нь хүртэл хамгаалсан, криптографик талаас нь хүртэл хамгаалсан ийм систем гаргаж ирсэн. За энэ бол биткойн гэж нэрлэдэг байгаа. Гэхдээ цаана яг тэр гарч ирсэн тэр систем нь бол яг тэр нөгөө тархмал бүртгэл гэдэг байгаа шүү дээ. Тархмал бүртгэлийг нь хангаж ирсэн систем нь бас цоошин систем байсан. Тэрийг нь блокчейн гэж нэрлэдэг. За блокчейн гэдэг тархмал бүртгэлийн систем дээр юу исэн бэ гэхээр мань хашир биткойн буюу ийм цоошин зоосны одоо зоос мөнгөний санхүүгийн бүртгэлийг хийсэн. Одоо эн чинь бүртгэл юм чинь санхүүгийн бүртгэл хийж болно шүү дээ. Юуны ч бүртгэл хийж болно. Хамгийн эхлээд бол санхүүгийн бүртгэл хийж байгаа байхгүй. Тэнгүүтлийн биткойн гэдэг мөнгө гараад ирж байгаа. Тэгээ 2008 онд бол нэг ийм эрдмийн ажил хэвлүүлээл шууд 2009 онд нь нөгөөдгийнхөө source code-ыг баахан онлайн open source гэдэг чинь нээлттэй ихээр тэгээ бүх их кодыг дэлгэж тавьж агаад дэлхийд даяар ингээд хүмүүс хакерууд юуных чинь одоо white paper тэр бичиг баримтыг нарж байгаа. За яг энийг дуурайлгаад тийм гээл гаргаж ирээд биткойн одоо 2009 онд мэдлсэн байдаг. Одоо хамгийн анхны биткойн мэдлж шүү дээ, тэ. За ингээд хүн төрөлхтөн анхны одоо энэ тархмал бүртгэлийн системтэй боллоо. За тэгээ дээрэс нь нэг санхүүгийн бүртгэл тооцоо дээр нь хийгээд за эн чинь болохоор те хизээч устдчихгүй хинч одоо дундаас нь зогсоошгүй хин дуртай нь хэвлэшгүй нэг юм цоо шин мөх гаргаад ирж ин гэсэн. Урд өмнө хүн төрлөخت иймдээ ерөөсө нүүр тулж байгаагүй. Ерөөсө те чи цоо шин юм болж байгаа хүн төрлөخت. Гэхдээ анханаас бол хайгаа явж исэн үнэн. Гэхдээ л яг энэ систем бол ерөөсөө айгүй цоо шин. Гэтэ нэг сони юм энэ дээр болохоор бүр цоо шинээр юм математик алгоритм гаргачаагүй. Цоо шинээр одоо ямар нэгэн юу гаргачаагүй байхгүй одоо аргачлал гаргачаагүй. Тийм дээр үеийн байсан одоо угаасаа л ашиглаж байсан криптографикийн аргуудыг нийлүүлээд холбоод зүгээд ингээд хүн төрөлхтний хувьд бол өмнө байгаагүй юм цоо шин юм юу гаргаж ирж байгаа гэсэн одоо санааг гаргаж ирж байгаа гэсэн үг шүү дээ. Тэр санаа нь бол одоо ингээд устдашгүй юм зүйл. Одоо санаанд бол бас буугаад хэцүү л дээ. Юу ч бол устгаж болно штэ л гэж бодож байна шүү дээ. Гэтэл одоо энэ бол тийх ямарч боломж байхгүй. Ягаад тэгэхээр одоо за яг хуу дэлхийд даяар байгаа хүмүүсээ та нар одоо биткойныг болиорой болохгүй бол би та нарын толгойг авшуу гэдэг одоо би ингээд амар мундаг том диктатор байлаа гэж бодъё л да тий төмийн бөмбөгтэй. Тэгсэн ч гэсэн энэ биткойн гэж өөрсдөө тэр хүмүүсийн өөрсдийнх нь мөнгө واخгүй өөрсдийнх нь хөрөнгө واخгүй. Тэр хинч одоо өөрийнхөө хөрөнгийг чи наад хөрөнгө устгах гэж хэлэх юм бол хөрөнгө устгах гэж аахгүй шүү дээ. Би хөрөнгөтэйгээ өгсөн минь дайргаад байж энэ үстэй тий. Тэгэхээр яаж ч утсан энийг нь устгах боломжгүй л гэсэн үг واخгүй. За нэг иймэрхүү юм байсан. За тэгээ тэр нь цаашаа хөгжөөд одоо нэгэн тал одоо энэ бүртгэлийн систем юм чинь тархмал бүртгэл гэж юм чинь нэгэн дэвтэр шиг юм байна гэсэн үг шүү дээ тий. Тэрэн дээр нь болохоор 2015 онд Виталик Бутерин гэдэг нэг Орос гаралтай тийм Канад залуу байгаа. Жохон хүүхэд байсан тэр үед бол. Тэгээд тэр хүүхэд бол ерөөсөө компьютерийн санахоо гэж байгаа шүү дээ. Одоо бидний компьютер ажиллаж байгаа санахоо. Энэ санахоо чинь бас л юм бүртгэл واخгүй юу? Энэ компьютер яаж ажиллаж байгаа энэ битүүдийн бүртгэл гэсэн. Энэ бүртгэлийг энэ блокчейн дээр хийгээд ийм ерөөсөө ийм дэлхийд даяар ажилладаг ийм нэг том компьютер, дэлхийн тэр чигт нэг том компьютер болгоцсон. Ер нь бол дэлхий дээр байж байгаа тэр бүх одоо Ethereum гэдэг юм л да. Ethereum гэдэг тэр системүүдийг бүгдийг нийлүүлээд холбогдсон. Тэгээд тэр бүх компьютерүүд дээр нэг л одоо програм ажиллана. Тэгэл тэр програм нь одоо тэр санах хот дотор бүртгэл дээр ажиллана. Тэр бүртгэл нь бол блокчейн дээр бүртгэгдээ явна гэсэн. Тэгээд тэр нэгэн тал одоо блокчейн дээр бичигдчих юм бол устгахчгүй, өөрчлөгдөжгүй ингээд байж байгаа. Ийм компьютер бүтээсэн. За энэ компьютер дотор юу л юу хийж болно. Одоо бид нар компьютер дээр банкны аппликейшн суулгаад, банкны код суулгаад, банкны одоо source код суулгаад тэгэл ингээд банкны систем болчихж штэ тий. За тэгээд өөр юу гэдэм бид нар Facebook суулгаад, альсгад браузер суулгаад ингээд интернетээр аялчих болж байна. Хүссэн програмаа бид нар зохиогоод бичээд одоо Word болгоод, Excel болгоод ашиглаж болохтой адилхан. Энэ одоо энэ анх энэ Виталик Бутер нь болохоор энэ анхныхаа энэ Ethereum гэдэг систем дээр болохоор бас юм Ethereum гэдэг мөнгө хийсэн. Бас нэг юм тэр одоо мөнгөний програм бичээд тэр компьютер дээр ажиллах чинь гэсэн үг шүү дээ. Тэгээ тэрийг нь бол өнөөдөр бол Ethereum гэдгээр нь мэддэг. Одоо дэлхийн номер 2 дахь
одоо крипто валют гэхгүй юу. Нэгт нь бол биткойн, дараа нь гарч ирсэн Ethereum гэдэг. За тэгээд энэ дээр ингээд төрөл бүрийн одоо програмуудыг, кодуудыг бичиж болно. За жишээлбэл би заавал ийм coin биш те ийм токен, жетон гэдэг. Одоо бид нар чинь нэг ийм хүүхдийн тоглоомын төв мөв ч юм уу одоо юу гэдэг энэ тэр автомат тоглоомын төв мөв гэдэг чинь оронгуудаа зоос аваад тэгээд тэрүүгээрээ тоглоод байдаг. Энэ тэрийг жетон гэж нэрлэдэг байхгүй. Тийм тэн чинь болохоор ямар нэгэн байдлаар тэр улс засгийн газараас хэвлээгүй альсгал алт малт биш. Зүгээр л өөртөө зохиоцсон хөвснээр хэвлж болдог юм зүйл шүү дээ. Яг тэрнтэй адилхан энэ компьютерийн програм дээр энэ Ethereum гэдэг компьютер дээр нь одоо дэлхийд дээр ажилладаг блокчейн дээр ажилладаг компьютер дээр нь нөхдөөд болохоор зүгээр ингээ хүснээр хэвлж болдог юм кодуудыг мөнгөний код бичээд тэгээ тэрийг токен гэж нэрлэж байгаа. За токены тесрэлт бас 2017 оны үед бол ингээд ерөөсөө энэ ер нь тэр Ethereum гэдэг машин дээр нь блокчейн дээр нь ажиллаж байгаа энэ зүйлийг бид нар ухаалаг гэрээ гэж нэрлэдэг байгаа. Гэрээ гэж нэрлэдэг. Ер нь бол компьютерийн код гэсэн үг л дээ. Гэтэ смарт контракт буюу ухаалаг гэрээ гэж нэрлэдэг. Тэгээд энэ ухаалаг гэрээн дээр нь л ерөөсөө аваачаад за хэдүүлээ нэг юм тэдэн тэрбум ширхэг юм юу гэдэг зоос байна шүү. За нохоо гэдэг одоо тий одоо юу гэдэг үлээ тэр мим токенууд гэдэг хаа тий хөөрхөн тий шит coin moin гэдэг бас гоё тий нэртэй юмнууд тийм. Тэр мөнгөөр тэр гэрээг хийнэ зү хоолой гэрээг. Үгүй тэг шаардлага байхгүй. Зүгээр л одоо нөө компьютерийн ажиллах тэр зардлыг л төлчөд болно. Тэр нөө Ethereum гэдэг байгаа байхгүй. Тэр Ethereum чинь болохоор тэр компьютерийн ажиллах зардлыг нь өгөхөд байна гэсэн үг. Одоо тэр нэг жоохон л мөнгө байгаа. Тэр жоохон мөнгөний өгчих юм бол тэр компьютерийг чинь одоо дэлхийд ойроо хүмүүс булаацалтаад би хийгээд өгөө гэд бичээд өгнө гэсэн блокчейн л. За ингээд бичээ тавьчингууд нөгөөт чинь ингээл нэг мөнгөтэй болчих гэсэн. Тэрийг чинь хүмүүс 8 алхтаа тэр нэг бас Ethereum ашиглана гэдэг ч юм уу те. Тэг ямар ч зэн тэр хоорондоо тэр баас байна уу, шит байна уу, тэр мим байна уу, альсгүй өөр төрөл бүрийн юм токенууд ээж болно. Энэ токеныг бол юунд ашиглаж болдог. За ямар ч юм бүүм болсон. Одоо энийг нь болохоор IPO гэдэг чинь. IPO гэдэг чинь одоо юу гэдэг вэ? Ховцоо санал болгоод ингээд анхдах зах зээл дээр санал болгоод шүү дээ. Тэрэн шиг coin санал болгож ингээд ICO гэдэг энэ гэж нэрлэдэг. Initial coin offering энэ гэдэг. Тэгээд эн чинь дэлхийд даяар бүүн болонгууд нэг хинч хамаагүй гарч ирж болохоор зөвөмж гарч ирсэн, буруунч гарч ирсэн, бахан юм ловрууч гарч ирсэн хүмүүс аягүй хогрсон байхгүй тэр үед. Ямар ч юм давлгаа болсон. Сүүлд бол ингээд Монгол цонголд орж ирсэн. Утгагүй тэгээд энэ талаар яриа. Сонсч ирсэн юм байна. За хоёул эхний хамтран ажиллагчаа танилцуулъя. За өнөөдрийн манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар за Jack Jones болон Vera Moda бэлэн хувцсны брэндүүдийг танилцуулж байгаа Infinity United гэж компани оролцож байна. За миний хувьд энэ компани рекламыг одоо анх удаа та бүхэндээ танилцуулах гэж байна. За энэ ямар учиртай компани вэ гэхээр за энэ Jack Jones болон Vera Moda брэнд нь за энэ бүр айл эртний 1975 онд одоо Дайн улсад үүсгэн байгуулагдсан ийм брэндүүд байна. За тэгээ Монголын хэрэглэгчдэд таатай мэдээ дуулгахад за Infinity United компани нь одоо Дайн улсын Vera Moda болон Jack Jones брэндүүдийг Монголд албан ёсны төлөөлөгчөөр одоо ингэж албан ёсны эрхтэйгээр орж ирж байгаа юм байна. За ер нь Vera Moda эмэгтэйчүүдийн загварлаг өдөр тутмын хувцсны чиглэлээр одоо дэлхийд танигдсан брэнд бөгөөд за охид бүсгүйчүүдэд зориулсан олон төрлийн одоо хувцс аксессуар санал болгодог. За тэгээд албан ёсны эрхтэй орж ирж байгаа юм. Дэлгүүр нь бол одоо хоёр салбартай ажиллаж байгаа юм байна. Энэ нь болохоор Улаанбаатар ихтлгүүрээ хоёр давхарт Vera Moda Jack Jones хоёр маань ингээ хамтдаа бас байд юм байна. За нөгөө маршлийн гүрлийн явахаар нэг Их Монгол гэдэг шүү дээ, тэ. Их Монгол дэлгүүр гэдэг шүү дээ. Тэр Их Монгол плазагийн бас 3 давхарт нь энэ хоёр брэнд маань бас хамтдаа ажиллаж байгаа юм байна. За миний бодож байгаагаар бол эднийх бол их тийм нэг тийм гоё залуулагч чөлөөт өдөр тутмын загваруудыг санал болгоод байдаг. Нэг нь болохоор их тийм гоё бүр өдөр тутмын нэг жоохон ганган залуулаг стилүүд байгаад байдаг. Тэгээд энэ брэндүүд маань орж ирсэн юм. За хямдралтай худалдаатай байгаа юм байна. 4 сарыг дуустал одоо шин дэлгүүрийн нээлтийн урамшуул алгаж одоо бүх бараанда бүр 10-аас 20% хямдрал зарласан байгаа байна. За дэлгэрэнгүй мэдээлэл болон шинэ бүтээгдэхүүнүүдийн талаар мэдхийг хүсэх юм бол Infinity United гэдэг Facebook пэйж хаягийн дагаарай. 7212 тэг 7 утасны дугаарлал нь бас холбогдоод асуугаарай. За энд бас юм чамин ганга ерөөс эмэгтэйчүүдийн гой сайхан гэсэн бүхэл одоо загварууд эднийд байдгаа. Тэгээд дэлгүүртэй нь холбоо барих утасны дугаарыг хэлцэнтэй сая. За Infinity United гэдэг пэйжийг дагах юм биш үү? Хамтран ажиллаж байгаа. За Infinity United компанид баярлаа. Хавар ирж хахад гой хувцсан л харагдаж байна да эндээс харахад. Хавар ирлээ шүү хүүхнүүдээ гэдэг шүү. Тийм залуучуудаа ч гэсэн. Аюу гоё юм чөлөөт энэ ганцхан хүүхнүүд ингэж би буруу хэлж шүү. Энд бас залуучууд юм гоё брэндүүд хувцснууд бас байна тийм ээ. Хорхоо өрчлээ. За тийшээ чи нэг ухас хий да.
ухас хий даа. Тийм тэгэхгүй болохоор чи жоосод дулаараад бас юу өмсөх вэ гэд бодож идэг тий. Тэр нь сэтгэл гэгэлзээд байгаа шүү. Яг үнэ тий. Саяны хувцсуудыг хараад шууд авч өмсмөр санагдчих. Айгуу гоё чөлөөтэй хөнгөн айгуу чамаа харагдчих. Тийм байна. За баярлаа. За энэ токны тесрэлт бол ингээ дэлхийд даяар бол 2017 онд болсон байдаг. За нөө мод монголоор дууснаа гэдэг шиг 2019 оноос бол Монголд бол энэ тесрэлт давалгаа бол орж ирсэн. За ястаа үнэхээр хүчийг аваад маш олон хүмүүс ярьж ирсэн. Тэгээ сүүлд нь бас хохирсон хүмүүс ч зөндөөсөн. Муута сайнтайгаа л орж ирсэн. Тий. Энэ миний одоо нэг боддог юм байдیں۔ Би ч юм болохоор энэ 2017 онд дэлхийд даяар ингээ шуугж яхад нь энэ уг нь бол эн чинь бас Монголд орж ирвэл ийм гоё юм байна гэд тухайд бол бас ингээд төгөрөгтэй нэг харьцаатай байдаг юм токен гаргаж ирж зарыг гэж ингэж явж ирсэн. Тэгээд ингээд явж ирсэн. Хинч тоохгүй, хинч мэдэхгүй, ойлгохгүй. Наа чиг яад ингээд иддэг юм уу гэд ерөөс ойлгохгүйсэн байхгүй. Тэгээд заа хайцсан байсан чинь 2019 онд бүүн болоод тэгээд та хаа сайгуул юм болсон. За тэгээд тэрэн дотор чинь мэдээж одоо ингээд муу сайн юмнууд байгаа. Гэхдээ бол ихэнх нь бас ингээд айгуу тийм чадаагүнч байгаа. За дээрээс ингээ бүр ингээ халбаар те ловер хийжсэн иймэрхүү зүйл ингээ байж идэг. Тийм болохоор те юуг одоо хуулийн хувьд зохицуулдаггүй ингээд инээ тэрэ гэдэг байдлаас болоод хүмүүс хохироод үлддэг. Одоо энэ бэтмэд одоо coin moin гэдэг зүйл хуулийн хяналт байхгүй болохоор одоо эрхчлөөгөө идээд нь шүү дээ хүмүүс чи те. Эрхчлөө одоо хитрхи их байгаад ирэхээр хүмүүс бол ингээ хохирдог. Тэгээ тэрийг нь бас хааж боох нь хайшин. Гэхдээ бас ингээд хүмүүс хохироод агаар ингээд бас зүгээр сул хаях нь хайшаа бас айгүй хоёр эртээ хутгах шиг юм байгаа тань л та. Тэгээ засгийн газар нь орж ирэл за наадахын бол гээл энэ төр нөгөө нэг үннийхэн савлгаан болгоо орж мөрөл эн чинь бас ингээд аль талаас нь чинь айгүй боломжтой л байхгүй бол болохгүй зүйлтэй. За нөгөө талаас нь миний боддог зүйлээр тиймэрхүү байхгүй юм. Энэ зааталт нь болохоор блокчейн гэдэг систем байгаа. Тэрнээс бол нааталт нь байгаа энэ токен, энэ зоос гэдэг зүйлүүд нь анхаарал хандуулахаас илүүтэй цааталт нь блокчейн гэдэг систем бол аюул тийм чухал. Нөгөө талаас нь блокчейн гэдэг системийг бас илэрхий их маркетинг дээр ингээд хэтрүүлэн ашигласан байж байгаа. За жишээлбэл ямар ч хамаагүй систем байсан гэсэн бид нар блокчейн гэдэг систем дээр гарч ирсэн гэж тэгэл хэлдэг. Тэгэхээр л одоо нэг жоо эвгүүтэй тэгэлж ин гэсэн. Ягаад тэгэхээр одоо блокчейн гэдэг систем үнэхээр л давуу талтай, үнэхээр л одоо найдвартай тийм тухайн системийг мундаг болгож л байх юм бол тэр чинь зүгээр л чимээгүй л хэрэглэх хэрэгтэй байхгүй. Хүнд заавал тэрийг хэлэх шаардлага байхгүй шүү дээ. За одоо ингээд Facebook-ийн реклам ийм байсан гэж бодоод үстэй. Манай компаниг Facebook гэдэг. Манайх бол интернетийг ашигласан. Тэ интернет л агуу зүйл, интернет ийм мундаг зүйл гэдэг юм бол шал утгагүй шүү дээ, тэ. Энд чинь зүгээр л чимээгүй л ашиглаад энэ чинь давуу талтай л байх юм бол хүмүүс ашиглана шүү дээ тэр чинь, тэ. Тэгэхээр бол цааталт нэр блокчейн гэдэг системээ ашиглаад тэгээд үнэхээр ашиглаж болж явах юм бол тэгээд ашиглана л үсттэй. Тэргээ заавал ингээд олон нийтэд зарлаад хүмүүсийн толгой эргүүлээд шаардлага байхгүй байхгүй ер нь бол. Тийм ямар ч сан энэгээр бол нэлийн тийм юу яасан. Одоо тэгээд гангарсан мод болсон тий манайх блокчейн ашигладаг гэдэг. Тэр цэм баг манайх блокчейн ашиглаж яах гэх юм бол нөгөө нэг нягтлагдсан мэл гэдэг шиг тэг хэрэгтэй. Ята тий. Юу хэлээ тэр чинь? Нягтлагдсан ятаг гэж. За тэгээд ямар ч нэг тиймэрхүү болсон байдаг. Энэнд бол маш их олон хүмүүс хохирсон ч байгаа. За дээрээс нь завшсан ч байгаа. Тэр дундаас бол ялгарч шилэгдэж гарч ирсэн бас гайхалтай бас төслөгдөж байгаа. Нэндээс авах ч юм байгаа. Тэ бид нар бол юу авсан гэдэг тэрний хідэн гайхалтай төслүүдийг нь тунж үлдсэн төслүүдийг нь авлаа. За дээрээс нь шүү бид нар одоо туршлага одоо хашир суулаа штэ тий. Чи бас хамаагүй юм дайрж орж болохгүй юм байна гэдэг ийм одоо туршлага бас авлаа. Сургамж авлаа гэсэн үг штэ тий. Тийм болохоор бас үнэтэй сургамж болсон гэж одоо ухаандаа бол бодож байгаа. Тийм байна. Тийм. За энэ сүүл рүү бол 2020 оны үед бол энэ одоо дахиад дэлхийд даяар шүү Монголд биш. Дэлхийд даяар одоо 2017 онд чинь зоосных нь давлгаа нь болоод нөгөө бас ингээд дэлхийд даяар л адилхан Монголтай л адилхан юм болсон. За тэрний дараа 2020 онд болохоор энэ ухаалаг гэрээн дээр тулгуурсан тархмал санхүүгийн 100 гэж болсон. Одоо 100 гэдэг нь болохоор энэ гоё тэр тархмал санхүүгийн хувьд бол 100 нэрж штэ яг. Улирлын хувьд бол 100 биш. Сайхан уран дулаан цаг нэрж гин гэсэн үг тийм. DeFi гэж нэрлэдэг байгаа нэ. Decentralized Finance гэдэг. Тэр энэ юу гэсэн үг юм гэхээр тэр өмнө нь бол токен мокен гэл ингээл гарч ирсэн шүү дээ тий. Жетонууд гэл гарсан. Тэр нөгөө нэг зооснууд гэл гарсан тий. Эдгээр чинь хооронд бас ийм банк санхүүгийн хадгаламжийн альсгол одоо энэ хөрвүүлтийн гэдэг ч юм уу төрөл бүрийн санхүүгийн бүтээгдэхүүнүүдийг бас энэ смарт ухаалаг гэрээн дээр чинь бас хийж болно. Зөвхөн бид нар токен жетоны ухаалаг гэрээнээс гадна одоо бид нар энэ санхүүгийн хэрэгслүүдийг бид нар хийж болно. Одоо банк хийж болно, хадгаламжийн хэрэгсэл хийж болно, зээлийн хэрэгсэл хийж болно. Одоо өөр нь арилжааны хэрэгсэл хийж болно гэдэг ч юм уу те. Бүгдээр энэ дандаа энэ блокчейн дээр явагдчихэдэг. За тэгээд бидний бүтээж байгаа
энэ зоосны хаашаа наашаа цаашаа явсан гэдэг урсгалын мэдээлэл. За тэгээ дээрэс нь шин тархамлын санхүүгийн одоо тий хэрэгслүүдийн мэдээлэл. Энэ бүх мэдээлэлч одоо хүндрэлтний бүтээж байгаа бас нэг юм өгөгдөл واخгүй. Тэр цэмо одоо энэ санхүүгийн өгөгдөл гэдэг бол маш чухал, маш эмзэг, маш одоо тийм ирээдүг тодорхойлох бидний хамгийн үн цэнтэй тийм өгөгдөл гэсэн үг. Энэ өгөгдлийг бид нар одоо хизээж устдаггүй нөгөө нэг блокчейн дээр хадгалаад ирэхээр одоо чинь маш тийм чухал юм болоод эхэлж штэ. За ингээ бодоод үзье л та. Дээрүүд бол энэ пирамидыг барьж явах үеийн тийм чулуун дээрх тийм санхүүгийн бүртгэлүүд олддог гэдэг байгаа байхгүй тий. Тэгээ тэр мэрэж ингээ харахаар хинт хідэн дөрвийн цалин өгжсэн хин хизээ ажиллаас хоцорсон гэдэг мэдээллүүд ингээ болон дээр нь байждаг. Гэтэл тэр бүтнээр олцсон бол тэр ч айгүй тийм чухал юм байхгүй тий. Тэр үед бид нар яаж одоо санхүү нийгэм яаж ажиллаж исэн гэдэг мэдээлэл ингээ өвлөгдөд ирчин гэсэн үг шүү дээ тий. За тэгвэл одоо бид нар яг тэр зүйлийг чи хийж гин гэсэн. Одоо бид нар ирээдүйн хэдэн мянган жилийн дараа байхад одоо тэр хүндрэлтэн соёл иргэншилт бол тий бид нар одоо энэ өгдлийг өвлөж аваачж өгч штэ энэ блокчейнээр дамжуулаад. За тэгээ 2021-нд бол NFT-ийн галзуур соёлын орол гэдэг юм болсон. Ер нь л тэгэл айгүй галзуу салбартай энэ блокчейний уг нь блокчейн гэдэг мундаг систем байгааддаг. Дээдлэл нөгөө нэг тэр чинь ямар ч хяналтгүй тийм систем байхгүй. Тэгэхээр юунд ч ашиглаж болоод байгаа учраас ингээд эдрээтэй санагдуулаад байна тий. Санагдуулахаас гадна тэр чинь нөгөө нэг удирдлага орж ирээд наатаа зогсоо гэдэг болдгоо гэдэг тийм онцлогтой гэсэн шүү дээ тий. Энийг нь одоо нөхдөөд ашиглаад байна гэсэн үг шүү дээ. Тэгээд баг сайнасаа муу нэх байгаа даа байхгүй тий. Тэгэхээр л одоо энэ сонь юм гарч ирээд нөө үнэн өсөөл унаал одоо нэг хан шаранч дээрэндээ л альсгал одоо ингэж хувир чигээл төрөл хүрээр ингээд иймэрхүү юм гарч ирээд байгаа. Тэгээд нөгөө нэг чухал мундаг технологи ингээд муу нэртэй болоод ингээ хаягдчихж байгаа байхгүй. За ингээд NFT-ийн галзуур инээ дэрэ гэдэг юм болсон. За энэ яаж ажиллаад байгаа гэдэг үндсэн одоо зарчмыг нэрээ. За мэдээж бол төвлөрсөн бос гэж байгаа. Энэ төвлөрсөн бос гэдэг бол яг төвлөрсөн зохицуултгүй хин нэгэн босс байхгүй гэсэн үг. Тэ зогсоо гэж зогсооч болохгүй боломжгүй юм зүйл хэлж байгаа. За үйл өөрчлөлт гэж энэ immutable гэж нэрлэдэг. Энэ болохоор нэгэнд битсэн л бол устгах өөрчлөх боломжгүй гэдгийг хэлж байгаа. За энэ шилэн гэж байгаа. Шилэн гэдэг бол одоо бас их чухал. Тэг бүх одоо гүйлгэнүүдийн мэдээлэл байж байгаа. Гэтэ энийг бол бас шууд шилэн өгдөө тэрний дансаас тэт гарсан юм байна гэдгээр одоо миний хувь хүний хувьд гэсэн чинь бас нөө энэ өгөгдөл хичнээн чухалч гэсэн. Миний хувьд бас юм хэмзэг зүйл واخгүй юм чинь те. Миний орлого хэдвэ, миний зарлага хэдвэ. Тэрийг нь харж олно гэсэн. Гэтэ энэ шилэн байхаар одоо бид нар нэг хүссэн дансаа одоо бид нар бол ингээ заавал нэр өгөхгүйгээр одоо юу гэдэг үүсгэж болно гэсэн. Энд чинь хин нэг нь төвлөрсөн удирдлага байхгүй юм чинь хин нэгний төвлөрсөн зөвшөөрөл хэрэг байхгүй байхгүй. Тэгэхээр би одоо мянган ширхэг дансаа үүсгэж болно гэсэн. Дээрэс нь ш одоо бизнесийн байгууллагад байх юм бол энэ чинь бас эмзэг мэдээлэл алдах гэдэг шүү дээ. Би хэрэг орлоготой гэдэг мэддэг ч юм уу өрсөлдөгчд гараад ирнэ гэдэг ч юм уу те. Иймэрхүү асуудлууд гарч ирэх. Ийм одоо том асуудал үүдх юм бол шилэн байгаа. Одоо шилэн байгаа нь өөр юм гэсэн сул тал байгаа дээ шүү дээ те. Уунаал давууталч гэсэн. Шилэн байхаас өөр аргагүй л яг тэгэхээр хянагдчих хэвээр. Гэхдээ энийг бол яг бүр ингээд яг минийх гэдгийг л мэдэхгүй бол тэр чинь зүгээр юм тоонууд л байгаа шүү дээ. Баахан данснууд л байгаа шүү дээ. Яг минийх гэдгийг л мэдчихгүй л. Гэтэ бас нэг асуудалтай юм. Хоёулаа ингээд санхүүгийн харилцаанд орлоо гэж дээ л да тий. Тэгэх юм бол шууд мэдчихнэ гэсэн. Тэгэл за энэ дансаас орж ирсэн минь энэ данслуу тим мөнгө орж ирд тийм мөнгө гарч ирсэн ингээд бүх мэдээлэл гараад ирнэ гэсэн үг байхгүй. Тэр энэ бол нэг тийм сул тал. Яг нэг тодорхой хүрээнд мэдэгдэх магадaltaй юм байна тий. Тийм. Тэгэхээр давуу тал нь өөрийнх нь сул тал болж байгаа. Энийг бол яг янз бүрийн сүүлийн үед бол алгоритмаар ингээ шийдэх гэж бас оролдож байгаа. Энийг нь бас шийдчих юм бол олон хүмүүс илүү ашиглах магадaltaй бас байж магадгүй. Гэтэл өөрийнх нь онцлог нь байна. Энэ бол сул талч ихгүй, давуу талч ихгүй нэг юм онцлог. Шилэн гэж. За энийг бол ер нь бол манай засгийн газар мадрт хэрэгжилүүлэх айтайхан байгаа даа шүү дээ тий. Шим шилэн хин хинээс хаашаа гарсан гэдэг бид нар хараа сууж ямаар шүү дээ тий. Бүр кодгүй яг нэрээрээ явж байгаа. Яг үнэн тий. За тэгээд тархмал үртгэл гэдэг. Зэн тархмал гэдэг л айгүй тийм чухал. Хувлан тараагаад синхрончлно гэдэг. Хувлан тараагаад одоо миний надад нэг юм гайхалтай ичтэй дэвтэр гэдэг байгаа шүү дээ. Дээр нь биччихэнгүү тусгаж өөрчилж болдгоо дэвтэр. Гэтэ надад нэг дэвтэр байна. Чамд нэг дэвтэр байна. Гэтэ би энэ дээр өчөнгөө яг чинийх дээр ингээд бас гарч ирж байна гэсэн үг. Ийм синхрончлсан дэвтэр л гэсэн үг. Тэгэхээр одоо энийг бол те за яг хөө ингээд нэг ном байх юм бол тэр чинь ингээд хувлаа тараачиж болно шүү дээ те. Гэтэл тэр чинь тэр ном чинь бичигдэж байгаа ном байх юм бол бас хэцүү шүү дээ те. Хууц хууцаар өглөө өдөр болгол тараана гэсэн үг шүү дээ те. Тэр хууцнууд нь ерөнхийдөө тэр блокууд нь гэсэн үг байхгүй юу. Энэ блокуудыг хооронд ингээд үдээд тэгээ шинэ блокуудын шинэ хуудсуудын өдөр болгон гаргаж яадаг нэг юм дэвтэр л гэсэн үг. За энэ блок гэдэг одоо яг блок гэдэг юм ярих гэсэн. За энэ блок нь болохоор дотор юу гэдэг тэр за гарчиг тэг агуулга гэдэг хоёр хэсгээс бүрдэнэ. Гарчиг гэдэг нь болохоор өмнөх блокийн холин товчлол гэдэг юм
За холин товчлог гэдэг юм сониуг гараад ирлээ. Холин товчлогыг надад шууд ингэж ялж байна. Өмнөх блогтойгоо юугаар холбогдож байгааг нь. Оо яг үнэ тийм. Өмнөх блокийг нь болохоор бид нар ингээд одоо холин товчлогын тухай удахгүй ярина. Ерөнхийдөө өмнөх блокийн тухай мэдээлэл гэсэн үг. За тэгээ дээрэс нь хугацааны тамга гэдэг time stamp гэж нэрлэдэг. Тэр нь маш чухал зүйл. Яг хизээ байсан бэ гэдэг юм тамга дараа явуулчихдаг гэсэн үг. Тэгээ тэрийг бол бид нар одоо урагш нь хойш өгүүлэх боломж авах. Одоо жишээл би өөрлөө чинь тэдэн сарын тэдэн цаг тэдэн минут тэдэн секундэд хөнгө явуулсан гэдгийг мэдээллийг би хизээч урагш нь юм уу хойш нь 1 секунд ч өөрчилж болохгүй. Энэ бол ингээд time stamp-ийн амар чухал юм гэсэн. Одоо жишээлбэл ийм ном байлаа гэж хэлдэг л да. Номон дундаас одоо би нэг хууц ингээд таслаа авсан мохол энэ хууц алга болсон уугүй гэдгийг би мэдчих чадахгүй шүү дээ. Тэгэхээр мэдхийн тул бид нар юу хийдэг вэ гэхээр ийм юунууд хийдэг байхгүй хууцнууд дугаарлалт тавьдаг 1 2 3 4 5 6 тийм энэ нэг хууц байхгүй гэдэг мэддэг шүү дээ. Яг энтэй адилхан time stamp гэдэг үл яг ингэж дугаарлаж ин гэсэн үг хууцнуудаа бүх гүйлгээнүүдийг бүх одоо тэр одоо гүйлгээл гэдэг юм л да транзакшн гэдэг тийм тэр бүгдээр ингэ дугаарлцахаар бид нар дундаас нь аль нэг нь алга болсон байна гэдэг юмс мэдэх боломжтой. Тэгэхээр энэ маш чухал. За nonce гэдэг нэг чухал юм байж дээ. Nonce гэдэг. Энэ болохоор бас яг түрүүний дугаарлалтай адилхан ихтэй арай нэг өөр утгатай юм байж байгаа. За энийг утгагүй ярина. За тэгээ хоёулаа дараагийн хамтран ажиллагчаа танилцуулчаад тэгээд үргэлжлүүлье. За нэвтрүүлгийн дараагийн хамтран ажиллагчаар ногоон ирээдүйн төлөө зохистой хэрэглээ, хариуцлагатай аяллаа хэв маягийг дэмжигч Avandra компани хамтран ажиллаж байна. За Avandra компани маань одоо биднэрт бол одоо нэг байгаль дээлтэй тэгээд аутдор амьдралын соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой ийм компани байна. За албан ёсны онцгой эрхийг авсан дэлхийн брэндүүд нь одоо маш их чанартаагаас гадна одоо дэвшилтэй технологийн давуу талыг одоо хэрэглэгчдэд мэдрүүлэх. За одоо дэлхийн нэг дулаар юу гэдэг те бидний арай эрүүл одоо эко ирээдүйд эко жоохон амьдралын хэв маягтай болоход л бид нарыг уриалаад байгаамаа. За хит их хэрэглээг багасгах те цэвэр эрчим хүчний хэрэглээг дэмжих явдлаа. За тэгэхээр эдний дэлгүүр Little Venice их дэлгүүр M1 барилгын B1 давхар. Hobby Zone дэлгүүр гэсэн байна. За утасны дугаар 96 96 33 55. За Facebook-ээр нь бол манайха Avandra гэд хайчиж болох юм биш үү. За энэ брендийг бол ингэж ойлгоод байгаа нэг аяллаа хугацаанд цахилгаан эрчим хүч тийм үү? Мөн үү? Тийм байлээ. Би тэр пэйж рүү ороод харсан айгүй гоё юмнууд байсан. Тэр батарей байлээ. Нарны зай байлээ. Гоё юмнууд байсан. Тэр outdoor гэж айгүй тийм чухал юм байгаа даа надаа. Яг тэр би сая эмнэлэгт үзүүлсэн чинь юу ячиж D витамины дутагдалд орчих. Тэгээ энэ D витамины дутагдал гэж юу юм ингээд хайгаад үзсэн чинь ер нь бол монголчууд бол их орох магадaltaй байдаг нэ. Нар цөөхөнтэй газар, нар багтай газар бол ингээд хүмүүс ингээд D витамины дутагдалд орох магадaltaй байдаг. Тэр ч мал да тий. Тэгээд D витаминыг хаанаас авах вэ гэдгсэн чинь нарнаас л авах юм байна л. Тэгээ бид нар ч одоо ингээл ажил дээрээ ч ингээл нэг 4 хоны дотор гэртээ ч 4 хоны дотор суугаад идэг. Тэгвэл нэг хөдөө гадаа ч юм яд зүгээр уул руу гармаар байгаа байхгүй тий. Тэгээд ингээд уул руу гарыг гэдэг тэр яг тог байхгүй тийм чи дэд үдсэн байхгүй. Тэр айгүй хэцүү асуудал байдаг тий. Одоо ингээд хөдөө явах гэхээр одоо манай дүүнер мөнөр өсвөр насны дүүнер энэ төр лагер явъя инээ тэрэ за агаарт гарыг сэлгэнд гарыг 3 4 хоног явъя гэхээр үлдчих гээд байдаг шалтгаан яг тэр идэг. Интернет байхгүй, тэгэл нэг ноутбук юм, хом компьютер авч явж болохгүй, утас тэгчин ингэчин гэл тэртээ 4 хоныхаа дунд л хэрэглээтэйг ойрхон байх гээд байдаг. Тэгэхээр энэ асуудлыг шийдэж яах хэрэгтэй айгу тухтай. Тийм. Тэгээ дээрэс нь тэр нарны панел энэ тэрийг тавьчих юм бол тэр юун 3 4 хоног байтаа 3 4 сарч явсан яах. Сайхан D витаминтайгаа. Тийм шүү дээ. Одоо ажиллаа хийж те интернет ашиглаад зөвхөн ажиллаа хийдэг хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Тэгэхээр тийм хүмүүс за хүүхдүүд илүү тухтай бай гэж бодсон хүмүүст бол ерөөсөө энэ маш гоё шийдэл юм бэлээ. За тэгээ дэлхийн энэ брендийг Монголд оруулж ирсэн Avandra компанийнхаа маань биднэр санал болгоод одоо айл зугаалга сайхан дэлгэр цаг ирж штэ те. Хавруулж байна да энэ чинь. За ийм аялан гэж одоо хаа явах вэ те. Яг үнэн. Тэгээд Avandra компани маань бидэнд санал болгож байгаа юм байна. За хамтран дэмжиж ажиллаж байгаа Avandra компанид баярлалаа. Та нар маань Facebook-ээс нь ороод бас илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарэ. За баярлалаа. За баярлалаа. За бид нар чинь блог дээр явжсэн. Блог нь дууссан. За энэ агуулга тэр тухайн блог дээр ямар агуулга байх юм гэдэг юм одоо орж ирнэ одоо гарчгаас гадна. Ер нь өмнө нь болохоор яг энэ блокчейн шиг юм гарч ирж исэн байна. Гэхдээ тэрийг нь болохоор одоо транзакшн чейн гэх юм одоо гүйлгээ болгоныг араараас ингээд гинчиг холбоо явагддаг байсан юм байна л та. Тэгээ тэр нь болохоор айгүй тийм удаан одоо цөөхөн хэрэглэгч хэрэглэж байгаа тохиол зүгээр нэ хүмүүс ингээ олон болоод эхлэнгүүд яадаг вэ тэр асуудал үүсдэг. Одоо удаан болчдөг гэсэн үг.
Тэг бүр одоо дэлхийд даяар хэрэглэх юм бол тэрэн шиг бодлоо байхгүй болчихж шүү дээ. Тэгэхээр Сатоши Накамотогийн хамгийн тийм гаргаж ирсэн шинэлэг санаа нь болохоор эдгээр ингэж багцалж хагаад тэгээд нэг үдчихье гэдэг. Одоо нөгөө нэг цаас хууцаар нэг мөрөөр нь явуулах биш. Ингээд бүгдээр ингэж бич хагаад хууц цуцаар нь явуулчих гэдэг ийм л арга гаргаж ирж гэсэн үг шүү дээ. Тэгээ хууц цуцаар л дугаарлаа. Би одоо гүйлг болгоныг дугаарлаад байхгүй гэдэг. Тэгэхээр энэ гүйлгээнүүдийг багцсан ийм зүйл байна гэдэг иймэрхүү юм байж байгаа. За гинж гэдэг бол энэ түрүүний нэг өмнөх блогийн холин төвчл байна гэдгсэн шүү дээ. Холбогдно л гэсэн үг. Холбогдно л гэсэн үг тийм. Ингээ холбоод байгаа ухаантай байхгүй. Гэтээ за энэ холин төвчлийг одоо яриа. Криптограф гэдэг. За криптограф дээр энэ блокчейн дээр хамгийн их ашиглагдж байгаа зүйл нь болохоор холин төвчл гэдэг зүйл. Энэ холин төвчл буюу хааш гэж нэрлэдэг. Хааш функц энтер гэж нэрлэдэг. Тэр хааш функц гэдэг нь яадаг вэ? Тэр ер нь бол тогтсон урттай. Тэгээ тийм одоо ямар нэгэн тийм том өгдөл байлаа гэж үү. За ингээ бүхэл бүтэн ном байлаа гэж үү л да тий. Тэгвэл тэр номыг ингээд ийм 10 тэмдэгт болгочихно. Тэгээ тэр нь болохоор тэрний холин төвчлэл. Ер нь бүх үсгэн холиол ингээд ийм юу болгочихно. 10 тэмдэгт болгочихно. За тэр 10 тэмдэгт бол энэ номны одоо хурууны хэн маягийн. Оо за. Тий. Энийг холин товчлал гэж нэрлэдэг байгаа. За энэ холин товчлал би тэр ном дотроос ганцхан ширхцгийг өөрчлөхөд л тэр одоо баг санхүүгийн бүртгэл айлсгүй нууц товч энэ тэр байлаа гэж хэлдэг. Ганцыг өөрчлөхөд л холин товчлал шал өөр бол. Тэгвэл нөө өмнөх блокийнхаа холин товчлалыг дараагийн блокын толгой дээр тавьчаадсан шүү дээ тий. Тэгэхээр энэ холин товчлалыг хараад нөгөө өмнөх блокийг нь одоо дахиж тавьчлаад энэ хоёр тавчийг тулгачих واخгүй. Би ингээ бүхэл бүтэн блок тулгаад байгаа шаардлага байхгүй гэсэн. Тэгэл нэг холин товчлаад энэ тулгаад харангууд энэ нэг л цэг өөрчлөгдсөн байгаа юм бол холин товчлон зөрчинө гэсэн үг. Тэгэл ерөөсөө энэ блок худлаа байна. Өөр үнэн блоктой хүн байна уу хайна гэсэн үг шүү дээ тий. Тэг хайж хагаад энд байна гэдэнгүүт тэрийг нь харж байгаа л дахиад холин товчлын нэгээл тулгаалаар ч юм уу баг бол зүг блок байна. Тэр блоконд болохоор санаандгүй ямар ч хамаагүй тийм өөрчлөлт орсон байж болно шүү дээ тий. Хэрвээ бидний энэ холин товчлол ашиглаагүй байсан бол энэ блок үнэн үү худлаа юу гэдгийг одоо бүрэн бүтэн байдлыг хянаж чадахгүй гэсэн үг байна. За ингээ ямар ч гэсэн ингээд энэ хоёр блок хоорондоо холбогдож байна. Нэгний дараагийн блокийн толгой дээр нь өмнөх блокийн холин товчлол нэж идэг. Тэгээ байнга бивний гээд өмнөх блокуудыгаа тэр блок нь дахиад өмнөх блок ингээд бас толгой дээр холин товчлын тавьсан байгаа шүү дээ. Ингээд явцсан байгаа гэсэн. Тэр тунд ганцхан ширхцээг өөрчлөгдөл тэрнээс хойш бүгд худлаа болно гэсэн үг байхгүй. Ингээд мэдчихнэ гэсэн үг. Өвн худлаа биш дээ. Энийг шинжлэе гэдэг ингээд хажуудлага хөршөөстэй хажуудлага хөршөөх нь бас судлаа авах юм бол дахиад хажуудлага хөршөөс гэдэг ингээд яаж хийж байгаа л энэ хөгдлийг үнэн одоо бүрэн бүтэн байлгадаг л гэсэн үг. Тийм байна. За энэ холин товчлол гэдэг энэ гайхалтай юм зүйл ээж байна. За энэ бол криптографийн одоо функц байж байгаа. За энэ нийгмийн түлхүүрт нийтийн түлхүүрт криптограф гэдэг. Нийтийн түлхүүрт криптограф гэдэг нь яадаг вэ гэхээр ер нь бол аюулгүй байдал зориулсан шифр мифрэлтэн зориулсан. Дээрээс нь тийм 5 гаруй хэсгүүдээр зориулсан юм байж байгаа. Хос түлхүүр гэдэг нь математикаар хоорондоо холбогдсон юм хос түлхүүр байгаа. За энэ хос түлхүүрийн нэг нь болохоор нийтийн түлхүүр гэж ярилж байгаа. Тэрийг нь бол би ингээ хүмүүст хараач. Жишээлбэл өөрлөвч явуулчих гэсэн үг. За ингээ өөрлөвч нь явуулангууд тэр нийтийн түлхүүрээр миний одоо над руу явуулах байгаа зүйлээ ингээд шифрлэх байхгүй юу? Тэгээд өөрөө ч тэр шифрлэн зүйлээ тайлж чадахгүй. Тэгээ над руу явуулчихгод би нэг хувийн төлхөөрөөр нууц төлхөөр гэж нэрлэдэг байгаа. Тэр хувийн төлхөөрөөр тэрийг нь тайлчдаг. Ийм математикийн одоо функц байхгүй юу? Энийг болохоор нийтийн төлхөөрт криптограф гэж нэрлэдэг. Нөгөө талаас болохоор яаж болдог вэ? Тэр энийг тоон гар үсэг байдлаар энэ хоёр төлхөөрийг хавьсан ашиглаж болдог. Тэрний үгтэр би одоо нэг юм гэрээ явуулаа гэж хэлээ л да. Нэг цаасан дээр гэрээ хийцэн. За тэр гэрээн дээр болохоор би цахим гарын үсэг зурхтаа хувийн төлхөөр ашиглана. Хувийн төлхөөр ашиглаад нэм жижигхэн гарын үсэг зорчин. Тэгээ өөрлөө чи явууллаа гэхэд миний нийтийн төлхөөр өөрчлөн байж байгаа шүү дээ. Тэгээ тэрийг дахиад ингээд математик функцээр оруулаад гаргаад ирэнгүүт тэр миний юу гарч ирдэг байхгүй нийтийн төлхөөр. Тэгэхээр энэ хоёр тулж яах гээд. Өөр хинч одоо тэр хувийн төлхөөргүүл хүн байх юм бол хинч одоо тэрийг бичиж чадахгүй. Одоо тэр нийтийн төлхөөртэй таардаг гарын үсэг хийж чадахгүй байхгүй. Ингээ гарын үсэгтэй болчих. Энийн нэг гоё давуу тал ба. Одоо бидний махан гараараа балаар өчтдөг гарын үсгээс нэг давуу тал нь болохоор дижитал сигничер гэдэг байгаа шүү дээ. 5 гарын үсгийн. Тэр гэрэн дотроос ганцхан ширхцээг өөрчлөхөд тэр ингээ тулхаа байлдаг. Одоо яг түрүүний энэ холин товчлол шиг байгаа даа шүү дээ. Ер нь холин товчлыг л тоон гарын үсэг зорчиж байгаа гэсэн. Тэр нэг ширхцээг өөрчлөхөд бүрэн бүтэн байдлыг бид тэр нэг шалгах чинь хоёрт их сурвалжин шалгах чинь гэсэн. Үнэхээр гайхалтай зүйл байхгүй юу? Маш баталгаатай бүрэн бидний махан гар араа гэдэг хаа юу хийдэ жинхэнэ одоо уламжлалт хуучин гарын үсгнээс бол хамаагүй дээр байгаа даа шүү дээ. Жинхэнэ гараараа гэдэг юу гэж нэрч. Тий. За тэнгууд
эдрийг одоо яг за холин товчлын мэдээж одоо тэр юунууд дээр нь ашиглажтэй юм биш нэр блокууд нь хоорондоо чейн буюу нэг гинж болох гэдэг ашиглажтэй юм байж. За энэ нийтийн төлхөрт криптографик юунд ашигладаг гэхээр за нэгт би дансаасаа тэдэн төгрөгийг зарцууллаа одоо тэдэн биткойн зарцууллаа гэдэг энэ зарцуулалтын гүйлгээний мэдээллийг би гарын үсэг зураа явуулчихдаг байхгүй. Тэгвэл дэлхийн бүх хүмүүс тэрийг чи хараад за ямар ч энэ хүний дансууд л тэд байсан байна. Нөгөө time stamp буюу нөө он цаг хугацааны тамгыг бас харна шүү дээ тий. За тэдэн цагийн үед тэд өдрийн тэдэн цагийн үед энэ хүнд бол ийм үлдэгдэл байсан байна. Тэгээд энэ хүн лөө шилжүүлсэн байна. За энэ болж чинь таарж ингээд дэлхийд даяар ингээд хянаад тулгаад ингээд явчихдаг гэсэн. Энэ ерөөсөө нийтийн төлхөрт криптограф буюу энэ юу гэдэг юм тоон гарын үсэг гэдэг юм ашиглаа явчих. За ингээд санхүүгийн систем одоо санхүүгийн бүртгэл тооцоолол буюу бидний тархамал бүртгэл дээр чинь санхүүгийн бүртгэл хийчих гэсэн үг. Тийм байна. Ийм гайхалтай зүйл байна. За ингээд цаашаа технологийн одоо яриад ингээд дуусгая. За энэ peer to peer сүлжээ гэж байгаа. Peer to peer сүлжээ гэдэг бол ер нь бол уг нь бол анх интернет үүсэж хахад интернетийг анх одоо архитектурыг гаргаж ирсэн интернет гэдэг ийм байх гэж зохион бүтээж ирсэн хүмүүс нь өөрсдөө яг ингэж бодож ирсэн. Peer to peer гэдэг бол яг peer-с peer гэдэг одоо нэг өсөндө шууд хоёр хүний хооронд шууд хоёр одоо этгээдийн хооронд гэсэн үг. Ямар нэгэн дундын зоочлагч байхгүй. Одоо өнөөдөр бид нар харилцахдаа дандаа дундын зоочлагчаар дамжуулж харилцдаг. За жишээлбэл банкны гүйлгээ хийлгэхэд банкар дамжуулна. Бид нар одоо нэгэн лугаа мессеж ижлэхэд одоо тэр фэйсбүүкээр дамжуулна гэдэг ч юм уу. За одоо жишээлбэл бидний энэ видео үзлээ гэхэд те дундын заавал нэг зоочлагч байждаг. YouTube ч юм уу те ингэ байждаг. Тэгвэл яг тэр хоёр хүн шууд хоорондоо одоо бид нар бол ингээд цаасан мөнгийг бол шууд peer to peer 8 хийдэг байхгүй юу? Ямар нэгэн дундын хинч ажиглахгүй, хинч одоо хянахгүй, хинч одоо боож хаахгүй тий? Ямар нэгэн өдөр шөнийн хязгаарлалт байхгүй. Чи өдөрт хэдээс дээш шилжүүлж болохгүй гэдэг ч юм уу тий? Айлсгал банк хаагдчихна гэж санаа зовхгүй тий? Надаа ингээд бэлэн мөнгө байж байгаа бол би нэг газар банк хаагдчихлаа. Би төмөс арилгаж болох уу гэж сууж авахгүй нь шүү дээ тий? Энийг бол peer to peer сүлжээ гэж нэрлэдэг байгаа. Гэтэл үнийн хэрэгтээ яг тэрийг ингээд хангахад бол боломжгүй л байсан л да анхандаа бол анхандаа ер нь одоо ч гэсэн боломжгүй. Ягаад тэгэхээр хоёулаа шууд хоорондоо харилцахад хоорондоо ингээд ийм шугам татах хэрэгтэй байхгүй юу? Тэр шугамыг чи одоо тэгээд хоёулаханд татсан. Би өөр хүн лөө харилцаа гэдэг юм бол тэрнлөө бас шугам татах хэрэгтэй болно. Нөгөө хүн одоо тий өөр байранд үйж байгаа юм бол эсвэл өөр хотод үйж байгаа юм бол өөр улсад өөр бүр твд үйж байгаа юм бол яах юм. Тэгвэл би одоо тэгэл тэр тийш ингээд шугам татаа үйж байгаа юм байна шээ. Тэгэхээр энэ дэд бүтцийн асуудал гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энэ дэд бүтц бол заавал байж ах хэрэгтэй болохоор энэ одоо бүтлгүүцсэн гэсэн. Гэхдээ яг одоо бол бидний энэ интернет дээр суурилсан одоо энэ интернет провайдеруудаас бид нар мөнгө төлөөд ингээд интернет үйлчилгээ авч байгаа шүү дээ. Энэ систем энэ сүлжээн дээр бид нар програм хангамжийн төвшөнд ийм peer to peer сүлжээг бас хийж болдог. Одоо нэг өсөндөө одоо доогуура тэр нэг дид үтсээр нь холбогдоод хоёулаа шууд холбогдно гэсэн үг шүү дээ. 3 дахь этгээд байхгүйгээр шууд дундуур нь холбогдож болдог. За энийг болохоор ер нь бол хамгийн одоо түгээмэл одоо энэ сүлжээг болохоор бид нар BitTorrent гэж нэрлэдэг. Одоо хүмүүс торрент энтерийг сонсч ирсэн байж магадгүй. Янз бүрийн болох бүтггүй нүүдийг татдаг, хууль бус контентуудыг татдаг. Энтер гэдгээр болохоор энэ засгийн газрууд аюу их дургу хүргэдэг. Таанч тэгээ зогсоо гэхээр зогсооч болдгоо. Ягаад гэвэл хүмүүс чинь шууд хоорондоо биеийн луган гэдээ холбогдсон байгаа юм чи тэ. Энэ BitTorrent гэдэг сүлжээ бол ямар ч гэсэн хүмүүс бол хоорондоо шууд холбогдоод шууд биеэмнээс ингээ файлуудыг татдаг, хуваалцдаг хийм систем байхгүй. Зогсоож хаах боломжгүй болохоор ийм эсэргүүл систем маягийн. Гэхдээ эн чинь бас нэг эрхчлөөг болгоод байна шүү дээ тий. Нөгөө энэ эрхчлөө гэдэг чинь бас айгүй үнцэнтэй. Тэгээ дээрэс нь одоо нөгөө нэг болохгүй бүтгүүгээр нь ашиглах юм бол би өөрөө ч болгох гэдэг байгаа шүү дээ. Энэ хидэрхийг эрхчлөө нэгтгэх юм бол гэдэг байгаа шүү дээ. За энэ BitTorrent гэдэг систем байсан. Бага одоо ч гэсэн байж байгаа. Энэ дээр л ерөөсөө нөгөө нэг тархамл бүртгэлийн систем ингээд шеэрлж байгаа. Одоо нөгөө хуваалцж байгаа гэсэн. За энэ юун дээр тулгуурлдаг гэхээр 100 яриа гэдэг протокол дээр тулгуурлдаг. 100 яриа гэж айгүй тийм сонин одоо gossip протокол гэж нэрлэдэг байгаа. 100 яриа чинь хамгийн хорон ертөнцийн хамгийн урд юм гэх юм бол гэрэл 100 яриа хоёр л гэдэг байгаа шүү дээ. Оргтэй гэрэл нь арай удаан байж магадгүй. Тэг ингээд энэ 100 яриа протокол нь яадаг вэ гэхээр ерөөсөө яг 100 яриа шиг ярьдаг. Би нэг эргэн тойрныхаа эдэн холбогдсон peer to peer холбогдсон хүмүүстэй хэлчин нэг мэдээл би нэг ийм гүйлгээ хийлээ гэж хэлчихэнгүүт нөгөө хэд нь цаашаага бас холбогдсон найзууд руу илээ нөгөө хэд нь цаашаага гээд ингээд хитгэн 20 минут төр хитгэн миллисекунд төр секунд чөрөхгүй секундыг орго 100 хаасын дотор ингээд төрөх гээд дэлхийд даяар таарад эргээд над дээр хүрээдэрдэг. Ийм гайхалтай хурдан одоо энийг viral гэж нэрлэдэг байгаа. Вирус ч одоо ингээд нэг хүн талтаал тэр нь цаашаа 3 хүн талаа 3 хүн талдаа явгууд
шууд тэр доор ингээд те экспоненциал төсрөөд ингээд дэлхийд талдчихсан шүү дээ те. За иймэрхүү арга ашиглаж байгаа. Тэр математикийн хувьд бол ингээд айгүй хурдан тархдаг юм систем ашиглаж байгаа гэсэн үг шүү дээ. Нэг төвлөрсөн серверыг унгаад авахгүй гэсэн. Одоо бид нар Facebook дээр бид нар бүгд нэг зэрэг орчих боломж яах вэ? Төвлөрсөн серверүүд үж байгаа юм чинь тэд нар ингээд бэлтгэлгүй айлсгүй техник технологийн боломжгүйсэн бол унчин шүү дээ. Яг л дээрүүд бид нар шинэ жилийн дуудлага модлого хийх гацаад идэг гэсэн шүү дээ. Одоо ч бараг тийм байж магадгүй шүү дээ. Бүгд нэг зэрэг ингээд бие биенээ залгаад эхлэх аргагүй шүү дээ. Яг энэний эсрэг байхгүй. Бид нар бүгд хоорондоо peer to peer холбогдсон ийм цууяар протоколоор холбогдсон байж байгаа юм бол бид нар хичнээн олон болон төдий чинэл илүү найдвартай болоод байна гэсэн үг. За иймэрхүү. За тийм зөвшөлтслийн дүрм гэж байдаг. Энэ консенсус протокол гэдэг. Одоо бид нар нэгэн тал одоо юу хийцэн одоо хоорондоо холбогдсон тий. Анханасаа л бид нар хоорондоо холбогдсон тэр BitTorrent Morrent гэдэг чинь бол анханасаа л байсан зүйл байхгүй тий. Тэгвэл энэ дээр хэдүүлээ нэг дүрм тогтоох хэрэгтэй. За энэ консенсус гэдэг нь болохоор зөвшөлтсөл гэдэг юм л да. Юуг зөвшөлтсөл гэж үзэх вэ? Хинийхийг зөв гэж үзэх вэ? Хинийхийг үнэн гэж үзэх вэ? Хинийхээ удлаа гэж үзэх вэ? За энэ дэр нэг том мангар том асуудал гэдэг нь юу гэхээр за би ингээд мөнгөтэй. За 100 биткойнтай. Тэнгүүтээ өөрт чинь болохоор 100 биткойныг шилжүүллээ гэж үтэй. Гэхдээ зэрэг одоо тийшээгаа шилжүүлчихнэ. Өөр тийшээ шилжүүлчихнэ. Тэгээ Б гэдэг нөхөрлөө шилжүүлж гэсэн. Зэрэг би ингээд шилжүүлчихэнгүүт аль аль нь зөв бохгүй. Гэхдээ хоёулаа зөв байж болохгүй гэсэн. Би өөрлөв чинь шилжүүлсэн зөв гэж үзэх юм бол Б рүү шилжүүлсэн худлаа болох хэвээр. Б рүү шилжүүлсэн үнэн гэж үзэх юм бол өөрлөв чинь шилжүүлсэн худлаа болох хэвээр байхгүй. Ингэж ч нөгөө нэг баланс чадгаал гэдэг чинь. Тэгвэл би 200 биткойнтэй юм шиг болох гэдэг байгаа үстэй тий. Тийм. Тэгэхээр энийг бол double spending буюу ингээд мөнгө хоёр үржүүлчихэж байгаа байхгүй юм чинь тий. Тэгэхээр аль аль нь зөв гэхдээ хоёулаа зөв байж болохгүй гэдэг ийм нэг зүйл байгаа. За энийг алийг нь авах уу гэдэг дээр дэлхийд даяараа санал хураадаг. Яста нэг. Тэгэхгүй бол эн чинь санхүүгийн бүртгэл тооцоолж чадахгүй байхгүй. Банк бол тэр их айгүй амархан шүү дээ тий. Банк бол аль нэг нь шууд нүдэн анжаагаал за аав байм гэж байгаа л сомсоргүйгээр аль нэг нь сонгоол нөгөөтэй нь хайчдаг байхгүй. Тэгэхээр ингээд ямар ч зардал байхгүй. Гэтэл дэлхийд даяараа холбогдсон баахан гарууд ээж хагаад үгүй энэ зөв аан зөв бэн зүгээ хэрүүлээ гэдэг байгаа бол утгагүй шүү дээ тий. Тэгэхээр эдгээр дунд нь юм зөвшөлтсүүлдэг нэг юм протокол буюу юм дүрм баг шүү дээ. Энийг болохоор консенсус протокол гэж нэрлэдэг. Энэ протокол дээр болохоор ингэж байгаа ажил хийсний баталгаа гэдэг нэг юм ашигладаг. Тэр нь болохоор юм математикийн бодлого байгаа. Тэр математикийн бодлого нь яадаг вэ гэхээр за би ингээд блок гаргаад ирсэн. За энэ блок гаргаад. Тэр блок гаргаж ирэнгүүт за энэ дээр болохоор би дэлхийн энэ хүмүүсийн энэ гүйлгээнүүдийг бүгдээрээ шалгаад хийцэн байгаа. Тэгээд энэ блокийг ингээд дэлхийд та бүхэнд санал болгоё гэсэн чинь өөр нэг нөрч би ч санал болгоё. Би ч санал болгоё. Өөрөөр өстэйгээ блокуудыг санал болгоё шүү дээ. Алийг сонгох вэ гэдэг ийм асуудал үүснэ. За тэгсэн чинь энэ дээр нэг ийм санал гаргаж ирж байгаа. За та нар нэг бодлого утчих. Хин төрүүлж бодсон нь бодсыг чи авъя гэдэг. Энийг бол proof of work буюу ажил хийсний баталгаа гэж нэрлэдэг. Математикийн хувьд маш хүнд бодоход гэхдээ яг хариуг нь гараад ирэх юм бол өө тийм биш зүв биш гэдээ шалгах гээд аюу хэлбэрх юм бодлого байдаг хөөе. Ийм бодлого ингээ бодолдог. Тэнгүүд одоо ингээ яах вэ? Тэр бодлогыг хэн төрүүлж хайсан. За одоо жишээлбэл хамгийн энгийнээр тайлбарлах бол бүгдээрээ шоо hayдаг. За ингээ 500 нүдтэй 1000 нүдтэй тэрбум нүдтэй юм шоо хай. За хэн хамгийн төрүүлж 5-аас бага уулгасан хож шүү гэдэг. Ийм нэг тэнгүүт ингээл баахан гарууд чинь ингээл шоо хаяал. За минийх 5 болчлаа хардаа гэдэг үү дэлхийд өө нэрээ 5 бууцсан байна. Чиний блок хийгээ бай гэдэг. За тэгээд яах гэж би тэр одоо тий нэг нийгмийн сайн сайхны төлөө блокийг усраа яваад байгаа юм хэрүүгөө. Тэр блокийн толгой дээр би нөө гүйлгээнүүд үүдэг гэсэн шүү дээ тий. Тэр гүйлгээнүүд чинь дандаа л их сурвалжтай хинлүү явж байгаа хинээс хинлүү гэдэг юм байх хэрэгтэй шүү дээ тий. Тэгээ тэр их сурвалж нь болохоор үлдэгдэл нь бас хөрж явах хэрэгтэй гэдэг чинь бүгдэрийн шалгаад тавьчихна. За хамгийн дээдлэлт нь юу тавьж болдог вэ гэхээр хинээс ч бишээс над руу гэдэг нэг юм нэг ширхэг биткойн гэдэг тавьчихдаг. Ийм ирэх өгдөг. Нэгэсэндээ цоошин нэр биткойн хэвлэх хэрэг өгч юм гэсэн. Тэгээд тэнд шоо хилцаад байгаа юм шүү дээ тий. Тэгэнгүүт одоо миний блокийг дэлхий авчих юм бол би одоо биткойнт болох гэдэг шүү дээ. Тэнгүүт хэвээр нөгөө шогчстай уралдаад хайж өгдөг байхгүй дэлхийд яриа тий. Энийг бол биткойны хувьд бол ингээд юу гэж нэрлэдэг. Одоо энэ майнинг буюу олборлолт гэж нэрлэдэг байгаа. За ингээд ямар ч ийм нийтлөө энэ хүмүүс бол ингээд дэлхийн санхүүг тэгээ биткойны санхүүгийн дэвтэр буюу энэ санхүүгийн бүртгэл тооцоог нь хөтлөө явж байдаг байна шүү дээ. Тэгээ тэр санхүүгийн бүртгэл тооцоо хөтлөгдөх болгонд шинэ биткойн үсэл ингээд тэр олборлсон хүмүүст ингээд гарч ирээд ер нь нэг шинэ биткойн гарч ирээд байгаа болохоор олборлоод байгаа юм шиг санагдаад байгаа үстэй тий. Тэгээ олборлол гэдээ нэрлэлсэн. За тэгээд энэ блокчейнийг хин нэг нь зогсоо гэдэнгүүт тий. За нэг нь зогсчлаа гэх юм бол нөгөө хэд нь сайн л үзгээд нөгөө шоогоо хаяал үлдэн штэ тий. Тийм болохоор зогсох боломжгүй гэсэн. За ингээд цаашаа бүр явж өгнө үү гэдэг чи бүр зөндөө юм байгаа энэ дээр бол ингээд өнөөдөр яриад дуусчихгүй зөндөө юм байгаа. Ингээ ямар ч гэсэн энэ хүрээд ингээ өндөрлөө. Тийм байна. Гэтэ яг энэ гайхалтай
нэг ийм системийн ачаар бид нар ингээ алдаатай ч гэсэн оноотой ч гэсэн нэг ийм архив бүрдүүлээд тэрийг айгу сайн хадгалаад явж гин гэсэн үг үстэй тий. Яг үнэ. За баярлалаа Асата. За шинжлэх ухаан таны мэдгүй од мөндөр сувг үзэх сонсогчид та бүхэндээ технологийн гайхамшиг нэвтрүүлгийг хүргэлээ. За өнөөдрийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар ногоо иргэдийн төлөө зохистой хэрэглээ хариуцлагатай аяллаа хэм маягийг дэмжигч Avandra компани, Jack Jones болон Vera Moda билүү хувцсны брэндүүдийг танилцуулж байгаа Infinity United компаниуд дэмжиж оролцлоо. Нэвтрүүлгээ та бүхэн маань НТV телевиз болон од мөндөр радио 83.3 107 гэсэн хост дэлгэнүүдээр хүлээн авч сонслоо. За Асата баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээр уулзъя. Баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн мянган хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд таньд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942 Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан тань мэдхгүй Монголд ялах болтугай.